Өнөөдрийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн хамгийн том шалтгааны нэг нь энэ төмөр замын хэрүүл шүү. Төмөр замын хэрүүл. Бид нар өнгөрсөн 8 жил цаасан дээр 2000 км төмөр зам барьсан. Цаасан дээр. Бодитойгоор бид нар 100 м төмөр зам ч гэсэн бариагүй шүү. 8 жил 100 м төмөр зам бариагүй. Ерөөсөө Монголын эрдэс баялагын салбарын өрсөлдөх чадварыг унгасан энэ бол төмөр замын бодлого байж. Төмөр замын бодлого. Тэгэхээр нэг хит их мөрөөдөмтгий хүний хийсвэр мөрөөдлөөр хийсэн төмөр замын бодлогыг улсын их хурлд баталсан шүү дээ. Энэ бол одоогийн улсын их хурлаар батлагдсан байж байгаа энэ төмөр замын бодлого хизээч хэрэгжихгүй. Хизээч хэрэгжихгүй. Энэ бол нэг хүний хоосон мөрөөдөл байсан. Тэгэхээр одоо энэ шинэ засгийн газрын төмөр замын талаар баримтгаж байгаа бодлого чи ер нь ямар байгаа юм бэ? Одоо улсын их хурлаар баталсан байгаа энэ бодлогыг ер нь шинжлэх үү? Шинжлэх үү хизээ шинжлэх үү? Яаж бодиттой болох уу? Эдийг нэгдүгээр тодруулахыг хүсэж байна. За хоёрдугаарт нь бол энэ бодлого бол уг нь эрдэс баялагын салбарынхаа бодлоготой, эрчим хүчний салбарынхаа бодлоготой, аж үйлдвэрийн салбарын бодлоготой уялдсан ийм төмөр замын бодлого байх хэрэгтэй гэж би боддог байхгүй. Эдийн засгийн үндэслэл тооцоотой. Тэрнээс биш зүгээр хэн нэгэн хүний одоо бид нар харамсалтай түүхүү зөндөө байгаа шүү дээ. Тэзүүгөө эхэлжсэн шүү төмөр зам. 1000 км төмөр зам барина гэд баахан хувийн компаниудыг оруулаад тэгээ хувийн компанид орсон өнөөдөр хүртэл өр зээл авч чадаагүй компани нэг компанийн захирал нь амиа оруулж ирсэн шүү дээ. Гэрээслэл өчөөд амиа оруулсан ийм түүх байгаа шүү дээ. Одоо хүртэл тэр компаниуд нь мөнгө авч чадаагүй юм. Баахан хөрс суултыг айцсан. Зураггүйгээр ш тэзүүгөө зураггүйгээр. Тийм ээ? Тэр энэ бодлогын алдааг өнөөдөр яаж засах гэдэг. Эсвэл энэ хуучин бодлогоор нь зүтгүүлэх гэдэг юм. Үнэн л дээ. Тэр энэ 5 толгой гашин сухай биш ээ юу? 5 толгой сайн шандын чиглэлийн төмөр замыг ямар ч тэзүү байхгүй, ямар ч зориг байхгүй. Тэр уулын оройг бараад болоод ингээ газар ухах гэдэг хэдэн компаниудыг оруулчихсан үнэн. Тэгээ одоо өнөөдөр Монголын төмөр зам компаниас 17-8 тэрбум төгрөг нөгөө компаниуд нэхэд байж байна. Өөрийгөө гэрээслвчээд өөрийгөө амиа хорлох гэж оролцсон үнэн. Одоо маш хүнд байдалтай байгаа бид нар. Тэгээ одоо энийг бол хууль хяналтын байгууллагууд явж байгаа. Одоо тэгээд хамгийн гол нь шийдвэр нөгөө талдаа гараад одоо манай МТЗ компани хохирох байдалтай ингээ бид дав залдаад ингээд явж байгаа л да. Ийм байдалтай байж байгаа бодит байдал дээр бол. Огт ачаагүй чиглэлүү улс төрийн цэвэр улс төрийн хий хоосон мөрөөдөл рүү ингээ татвар төлөгчдийн мөнгийг бид нар үрж цацаж болохгүй шүү дээ. Дандаа төр оролцсон төр аавна гэл. Ерөөс энэ гашуун сухатын төмөр зам чи одоо 247 км зам шүү дээ. 8 жил хэрэлдлээ шүү дээ. Нөгөө юу царгин өргөн байна, бүдүүн байна гэд. Тийм ээ? Одоо манай Монгол улс шиг ийм харамсалтай нүүрс экспортлж байгаа орн мөртлөө үхэр тэргээр ийм хурдтайгаар зүгээр машинаар нүүрсээ тээвэрлдэг ийм нүүрс экспортлог нэг ч улс байхгүй шүү дээ. Би харамсаж байна. Нэг ч улс байхгүй. Бидний хэрүүл хийж байгаа хооронд Оросын холбооны улс тэр Элга гэдэг ордоосоо бараг 400 км зам Оросын мөнгөөр урчилж аваад, Хятадын мөнгийг урчилж аваад төмөр замаа тавьчаад одоо манайхаар тойрвол шууд тэр харьбинаар Орос экспортлдог болсон шүү дээ. Нүүрс экспортлдог болсон. Тийм ээ? Одоо бид нар хамгийн том өрсөлдөгч Орос болсон шүү дээ. Яг энэ төмөр замын бодлогоос ч болоод бид нар өнөөдөр бүх салбараа татаад онгоцсон байхгүй. Эрдэс баялагын салбараа татаад онгоцсон. Эрчим хүчний салбараа татаад онгоцсон. Эрдэнэтоватын чиглэлийн төмөр замын энэ лицензийг засгийн газар 2015 онд олгоцсон юм аа. Энэ бол хууль бусаар олгосон лиценз шүү. Хууль бусаар. Тэг энийг яаж залруулах гэж? Хууль бусаар олгосон лиценз. Энийг би асуух гэж. Энэ бол орон нутгийнхаа хөгжилд ямар ч хөгжил дэвшил авчрахгүй тэр тараасынхын хувьд би харсан л. Тэр энийг ер нь энэ яамны байр суурь ер нь ямар байх юм бэ? Хятадын засгийн газрын хөнгөлөлтөө зээлээр авсан нөгөө явдггүй локомотив одоо хүртэл ашиглагддаг. 35 сая доллараар авсан локомотив шүү дээ. Ийм хөдөлгөө локомотивууд авсан баг шүү дээ. Энэ асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ? Одоо тэгээд нөгөө тулгымдсан асуудал гэсэн чинь энэ зээлийг хойшлуулж өгөөч гэсэн юм орж ирж байна. Энийг ер нь хэний ямар шийдвэрээр авсан юм бэ? Одоо яг хөдлөхгүй байгаа нь үнэн үү? Тийм яаж ашиглах гэж байгаа юм? Эсвэл буцааж өгч болдгоо юм уу? Тэр авсан хүмүүстэй шийдвэр гаргаж авсан хүмүүстэй ямар хариуцлага тооцох гэж байна? Ер нь энэ төмөр замын бодлого дээр алдаа гаргасан хүмүүстэй ямар хариуцлага тооцох юм бэ?